Хүүхдүүдээ өнөөдөр би та нарт миний хинц хураг гэдэг шүлэг зааж өгье. Миний хинц хураг магнай халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мэрс майлж намайг чиглэсээр ирдэг. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Өвдгөөс хөгдөж байгаад өөрийнхөө ээжийг хөхдөг. Өвөр дээр минь гараад өхөөрдмөр эрхэлдэг. Нааш цааш дигдэн малчин эзнээ баясгадаг. Шүлгээ сайн цээжлээрээ хүүхдүүдээ. Сайн хоёроо. Сайн уу? Та хоёрыг чи одоо хингэж дуудах би? Нэрээ хэлээрэй. Совдон сандал оюун эрдэ. Совдон сандар оюун эрдэнэ. Намайг бөөрөө манай найзыг инжир гэдэг. Та хоёр юу сонирхдаг вэ? Нөгөө нэг ямар тоглоом тоглодог вэ ч юм уу? Тэгэж асууж байхгүй юу? Би болохоор Барби тоглодог. Би бамбуу шуулдаг. Барби бамбуушаар тоглолт юм уу? Би болохоор машинаар тоглодог. Ингээд байна штэ. Та хоёр чи хэдэн настай юм бэ? 5. Би 7 настай. Би 5 настай. Манай инжир чинь 7 настай бас тий. Инжир чи гоё октоодтайгаа юм ярил та. Би жаахан хичээд байна. Аймхаймаа. Аймхай бишээ хичээд ахгүй юу та хоёр бас. Хичээд ингээд их цаарч чадахгүй байна. Доо мэдхөө. Мэдэн. Ямар доо? Та хоёр юм штэ. Хоёулаа хамт мэддэг дуу гэж байх уу? Эсвэл тустай дуу дуулах юм уу? Ой. Сандраа. Хоёр дээ. Тустай дуулах юм уу? Эсвэл та хоёр хамт дуу дуулах юм уу? Хамт. Тэгвэл хамт дуулчаач. Би гоё бүжиглэе. Ингээд. Одоо заваа мартсан л та. Дууга мартцаа. Тэгвэл санаж байгаа дууга дуулчаач. Байхгүй штэ. Оо, шүлэг мэдхүү. Яасан би инээдтэй нөө. Хоёр дээ. Чи сургууль дээрээ дуу муу сурж исэн юм уу? Сурчсан. Тэгвэл чи сурсан дууга дуулаад өгчөөж. Харин мартсан байна. Мартцаа. Багангийн багштай баярлалаа гэдэг дуу мэдхүү. Жоохны яг бусдын мэдж байгаа л дээ зарим нь мартсан байна. Дуулаад үзүүлтээ. Хараа. Яа мартсан. Санжаагаа үзгөө. Би надад дуу байхгүй. Би дуугаа ястаа батсан. Тайр. Би вэ штэ. Сансарт нисхийг хүсдэн штэ. Нэрээ. Би сансарт ниссэн анхны дуу болохыг хүсдэг. Тэгээд нь штэ. Би сансрын тухай дуу дуулах дуртай байхгүй юу? Тайр тэр дуу мэдхүү. Сансрын нисгэгч ахаа гэдэг. Мэдгүй. Оо, тэр дуустай гоё дуу тий? Тий инжирээ. Тайр тэгвэл бага ангийн багштай баярлалаа хамт дуулах юм уу? За инжирээ шууд дуулчихаа. Хоёр найз минь дагаад дуулчих байхаа. Үдэг барьсан турхан гарт минь үг холбох аргыг заасан. Багангийн багштай баярлаа. Багчирхан би чинь бичиж сурлаа. Ухаан сарсан бодлын санд минь үгдөг үлээ та бодох аргыг заасан. Багангийн багштай баярлаа. Багчирхан би чинь бодож сурлаа.
Үсэг таньсан саруулаад минь дөвөн шиг харгыг дасан багангийн багта баярлаа бачирхан бижин уншиж сурлаа багангийн багта би хайртай. Баяр үргээ. Мэдтгэл юм байна штэ. Мэдгүй л гэдээсэн. Сайн намайг ингэ бүжиглэхийг харсан уу? Хайраа. Хасан ш. Гоё бүжиглж байна би ингэ. Нэт бичлээ. Та хоёр арай бүжиглж чаддсан юм биш үсттэй. Би л авч чадна. Ямар дуу сонсдیں۔ Би сайн мэдэхгүй байна. Яг нь багшийнхаа л заадаг дууг мэддэг бах. Сонсдیں۔ Ямар ч дуу биш. Би ингээд нөгөө сансрын нисгэгч олно гэсэн штэ. Тэнтэй адилхан та хоёр ч гэсэн болохыг хүсдэг мэрэж л байгаа юу? Бага. За. Би болохоор том болоод багш болохыг хүсэж байгаа 1-р анги. 1-р ангийн багш уу? Тэр чинь тэгвэл бага ангийн багш юм биш үү? Тэгвэл нөгөө найз маань ямар мэрэгжилтэй болохыг хүсэж байна? Юу тогооч. Тогооч ч гоё тий. Зөндөө олон гоё хоол игээд идэг. Тэгвэл чи үсгүй шүү тий. Заримдаа бас өөрөө хоолоо хийгээддэг. Тийш тий. Тэгвэл ёстой гоё юм биш. Тогооч ч бүр төрөл бүрээ хоол идэг юм байл шүү. Чи яагаад тогооч болохыг хүссэн? Юу мөнгөтэй болоосоо. Мөнгө? Юу н гоё гинэ? Мөнгөтэй болохыг хүсэж байна. Мөнгөтэй болохыг хүсэж байгаа болохоор уу? Тогооч нэрээ мөнгө сайн алдаг бах тий. Тэгвэл чи бүр баян тогооч болох юм шүү. Угаасаа манай өвөгийн ажил дээр нэг их манай өвөгийн таньдаг дүүн тогооч зардаг. Тэгээ хүмүүсээс дандаа мөнгө авдаг. Тогооч заадаг аа. Тогооч нь хийгээд нөгөө тараадаг хүн нь тараадаг. Тогооч нь хоолын нэнгүүт нөгөө хоолыг өгдөг хоолыг ингээ хүмүүст өгөөд идэв юм уу? Ямар мэрэгчлээ. Би ч зөндөө олон мэрэгчлээ олох гэж байгаа шүү. Эхлэн ээлжинд бол эхний мөрөдөл маань сансрын нисгэгчтэй. Тэгтэй биш тий. Маргад хэлэхдээ сансрын нисгэгч болохын тулд зоригтой хүчтэй тэгээд бас бүгдийг чаддаг байх ёстой гэсэн. Угаасаа сансрын нисгэгч бүгдээрээ л мундаг байдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр биш тий. Би бас газ өнөөгч болоод бас багш болоод тэгээд онцгой байдлын албанд бас ажиллаад зөндөө олон мэрэгжил би эзэмшчихэд хамгийн сүүлд нь би нөгөө нэг сансарт ниснэ гэж бодож байгаа байхгүй юу? За, хөөе, багш болно гэсэн шүү дээ. Бага ангийн багш яагаад чи бага ангийн багш болохыг хүссэн? Том ангийн багш болж болохгүй мүү? Яагаад гэвэл том ангийн багш зөндөө их юм заадаг. Би заримдаа ядарч магадгүй бах. Бага ангийн багш арай бага юм заадаг гэсэн үг үү? Тий. Том ангийн багш нар ч зөндөө их юм заадаг. Манай наа маань одоо болохоор 5 дугаар ангид орох гэж байгаа. Хөөе. Тэгээд бага ангийн багш хийв чинь чи дандаа жижигэн хүүхдүүд багшлах юм шүү. 7 настай 6 юм уу 7 настай л хүүхэд багшлах байх та. Тэр хүүхдүүд чинь өгөн чи харахгүй уйлж муулаад гэртээ хармаар энэ ааваа ээжээгээ уйлаад ийлж яах вэ? Би болохоор анги дээр тэгдэггүй. Би ч гэсэн. Манай найзууд маань ерөнхий багшийн урыг хүргэх яасан дургу. Хэрвээ чиний шавнар чинь чиний уурыг хүргээд ийлж яах вэ? Уурлах уу? Загнах уу? Манай найзууд маань ерөөсөө намайг шоож мод инээдгүй. Би ч гэсэн тэднээс дууралдаг. За тэгвэл чи сайн багш болох юм байна да. Би л багш ороод бүтэхгүй хаа. Үгэнд харахгүй хүмүүсийг би шууд бүксийг гаргаж хагаад байч гэж бүтэхгүй хаа. Үгүй чи инээдтэй юм хийхэндээ. Харин тий. Тэгэхээр би бага ангийн багш арай чадахгүй. Харин том ангийн багш болоод би бас чадаж магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Гэхдээ би биеийн тамирын багш болохыг боддог л доо. Би тамирын багш гоё штэ. Хүүхдүүдийг хичээл заагаад өссөн үедээ амраал.
Даанч би ч нөгөө Би имж болохыг мөрөөддөг шүү дээ. Имжсэн гоосоо сайжтай хүмүүсийг имжлээ. Юуны имж болох вэ гэхээр ани ээж маань мис заслын имж бол гэдэг юм. Гэтэ ээж маань яг уу намайг шүдний имжгээд тэгвэл ээжийнхаа лүг нэгтгэх хэрэгтэй юм байна да. Та мадаа шүдний имж болохоор өөрийнхөө шүдэг бас янзлж чадаж болно шүү дээ. харин тий. Тэгвэл энэ чи шүдний имж алах юм бол чи миний шүдийг имжиж өгөөрэй за. Угаасаа бүх хэмжээгээр хүүхдүүдийн шүдийг янзлж өгдөө шүү дээ. Ямар ганцхан хүүхдийг ганцхан чиний шүдийг янзлж өгөхгүй байх вэ? За. Чи чинь тоглоом шүү дээ. Би юу? Би чи тоглоом биш, би чи амьтан шүү дээ. Би чи тугал авахгүй юу? Чи чинь тоглоом юм шүү дээ. Би яриад байгаа ч дээ. Хүмүүс ингэ итгэдэггүй шүү дээ намайг ярихаар. Байтда чи наашаар да. Чи тоглоом шүү дээ. Дээштэй тугал байгаа ч дээ. Тоглоом байна. Намайг хаяа хүүхдүүд ч хоолоод идэж шүү дээ. Чи тугал ийм жижиг юм байж ярьж мараал. Тэгэл том дуграад идэг мэдэг гээл. Тэгээ намайг гудамжинд явж байхад бүр намайг бүр шоолж моодоод жижиг ивэртэй байна мэн. Хаяа зөндөө намайг гадуурхдгөө. Би жоохон гомдоол хэдий. Бид нэр чамайг гадуурхгүй байна. Чи бид нэр динэцтэй харагддаг байна. Тэгээд инээдтэй харагдана гэдэг чинь шоолж ийн гэсэн үг үстэй. Зүгээр бид нэр жоохон чамайг шаадаг. Тэрнээс хойш чамайг дээрлээд мэйлдэггүй шүү дээ. Тэгвэл та хоёр дуу мэдхгүй юм чинь шүлэг мэдэх үү? Би болохоор шүлэгнийхаа жоохон талыг мэдэх баха. Чи шүлэг мэддэг юм уу? Мэддэг шүү дээ. Ямар шүлэг? Чи шүлгээ уншаад би гурлаа хамтуулж болно шүү дээ. Чи тэгээд бүдэглээл. Тоглаа. За. Тэгвэл та гурав нийлж дуулах юм уу? Эсвэл шүлэг уншихад байна уу? Дуулсан шүү дээ. Одоо шүлэг унших хэрэгтэй юм шүү. Шүлэг? За тэгвэл шүлгээ уншчих. Би тэгвэл шүлгэн дээр ч мэдэх үү? Тарай будаа мэднэ. За. 3 2 1. Тарай будаа хоёрыг таарч ургуулсан юм. Тарсан хойноо түүнийг хурааж авдаг юм. Ингээ болоо мó? Үгүй байгаа. Хурааж авчаа яах юм? Тэрэмний үйлдвэр даваачаад мөн үү? Биш. Тэгээ юу юм би бас мэдэхгүй байна. Тэр яг энэ тоглолтны хэлсэн зөв шүү. Тэрэмний үйлдвэр даваачаад гэтээ миний сурснаар тийм санагдахгүй байна. Манай багш маань дандаа л тэгж хэлдэг штэ. За. Мартсан юм уу? Мэдгүй тарай. Мартаад ирсэн шүү. Өөр шүлэг унших уу? Тэгвэл тэгвэл та нар савн гэдэг шүлэг мэдэх үү? Савн гэдэг шүлэг мэдэх үү? Савн мэднэ. Би мэдхгүй маань. Намуу цэцэг гэж мэдх юм байна. Гэтээ би тэрийг чэйжилсэн баха. Сайн мэдхгүй байна. Тэгвэл би уншихаар чи санаж байгаа юм бол намайг дагаад уншаарай за. За. Намуун цэцэг чамайг саруул талаас дүүгээд Яа, үйлдвэр даваачаад хөөстэй савн бодгоод хөөхөн нүур гараа угаана гэдэг багхгүй юу? Санснаа амархан хийнэ л да. Гэтэ би тэр хамгийн ихнийх нь ярьж чаддгүй юм байна. Болжморыг бол мэдэн сайхан. Болжмор хөөхөндөө баахан дуртай өвс болохоор даардаг та. Өвсөн дагуур шунгадаг та. Жив тухардаг та. Жижигхэн хөөхөн болжмор та. За баярлалаа. Би сая та хоёрын шүлгэн дээр ингээ бүжиглсэн шүү. Ингээд үү? Тий. Болжмор гэснээс хөөе. Би нэрээ нэг болжмор болоод нэг газар нууцсан баг шүү. Харъя л да. Бүгдээрээ явж харах уу? Тэгээ. Би яг энэ байшингаар нууцсан байгаа. Хүн очоод авчих үү дээ. Газ явж тэгвэл болжмороо бүгдээрээ аврыг заа юу? За. За тэгвэл бүгдээрээ камер руу харж агаад бид нар болжмороо авахаар явлаа. Дараа уулзгээд зэрэг хэлжээ төхөө.
За. 1 2 3 хий. Бид нэр божмроо хараа. Баяртай. 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 Хөрс тастан дэлхийн хөвөө хязгаарт хөөгцөнхөр далайн эрэг гэрмэн газарт эртээ үрдийн цагт ингэн өгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ. Хар усан унттай хад жолооны мөртөө газрын агуу торигдож галын илжиж утаж 30 жил тэнэж 40 жил суув. Өвгөн загас барьж далайн хөвөө сахин мөнгөн нутас ирж гэрээ мухар сахин. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиод тороо усанд тавьж загас шүрдэж эхлэв. Анхны шүүсэнд нэлцгэрд загас гарав. Ахиадны шүүсэнд натан өөс гарав. Адаг сүлзэн шүүсэнд алтан загас баригдав. Альва загснаас онц алтан загас болбол адгуу сантаас онц миний хэл мэднэ. Амавар гэж алтан загасгүй юу? Өвгөн болсон ах минь өршөө чарил намайг өрх төрнөөс мулталж усанд буцааж тавина уу? Ам биеийн оронд айл дутагч нүгий. Хайр дамны минь оронд хамаг хүслийг чинь өгнө. Энэ үгийг сонсоод өвгөн их цачив. Өвгөн насан болтол өдөө жилийн дотор загас барьж амьдрахдаа замаг шүүж явахдаа уг хэлэх зогсыг үтсэн удаа байхгүй. Ямар ч жигтэй хэрэггүй, яасан ч жигтэй юмдээ. Ажиг сэжиг төрж айх гайхах зэрэгцэж алтан загсыг тавихдаа чиний өгөх юм над хэрэг байхгүй, чиний үнэтэй би над долж болохгүй. Алтан өнгөц загас минь ариун далаадаа зингэж амар миндэв. Сайн үгээ хэлж сайхан өрөөлөө тавив. Өвгөн тэндээс буцаж эртээ хурч ирээд өнөө сэнэн юмаа ингэндээ ирж эхлэв. Өнөөдөр би далаагаас нэг загас барив. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам биеэ аварч усан буцааж тавих гуйж аль дуртай амиг над үгийг ихтэн айж сандраад би юу ч авч чадсангүй. Хөөр хийдэр загсыг
торшөөнөөс малтаж усан буцаад тавьчихав. Хөх талаад нь тавьчихад буцаад ирэв. Эргүүтийн нэг гантан чи. Алтан загснаас юм авч чадсангүй. Мөнхөн гантан. Ядахтаа модон твш авсан бол коммон чих хэрэгтэй байхгүй юу? Манай твш бүр хуучирч ивдрэд хамхалж унах шахсан шүү. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаатаа ирэв. Далайн ус мэрэлцэж даан сайхан харагдав. Алтан загсыг дууцсан алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өнгөнд ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүсэх хэлэх юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөн нуулж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайлж намайг өшөө. Манай эмгэн намайг маш ихээр дэмлэж шин твш хэрэгтэй гэж ширүүн өнгө хэлж байна. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гин. Ачид борловгүй минь зарж ирсэн хэрэгцэн завхан говдны эрх тэнгэрт итгэж гэртээ харин өвгөн минь эвдэрх юм уу твш чинь шин твшээр солигдно. Өвгөн гэртээ иртэл өнөөх сагсны өгсөн өнгөтэй сайхан твш нь өмнө нь харагдаж өвтнө. Эмгэнэн дэрэгдэн загсаад элдвээр харах сонсогдно. Эргүүтийн нэг гантан чи энэ твшийг авсан уу? Твшээр юу хийх вэ? Дими юм авчи. Бас буцаад яв. Байшингуугаа тэр. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаатаа ирэв. Далайн ус давалгайлж даант сайхан харагдав. Алтан загсыг дуудсан алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөнд ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Ядал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайлж намайг өшөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж хөгшин намайг амраахгүй, хөөж дуугаад болохгүй. Балаа хэрүүл чимгэнд байшин хэрэгтэй өмгинэ. Ачид борлоо өвгөн минь зарж ирсэн хэрэгчин завхан бөвтнэ. Эрх тэнгэрт итгэж гэртээ харин өвгөн минь эвдэрх юм уу гэрчин шин байшингаар солигдно. Өвгөн тэндээс босож гэртээ хүрч иртэл өнөөх мөг гэр нь аргүй болчихсон болжээ. Гэр байсан газарт нь хигэн цагаан өнгөтэй, гэрэл орох цанхтай, царс модон хаалгатай цагаан байшин харагдана. Эмгэн цонхны дэргэд эрхэмсэг янзаар суугаад хамаг мөнгөөр харааж зөнхон сонсогдно. Эргүүтийн гантан чи энэ байшин гойсноо загсан буцаалаач төлбөрш мөргөөдөр ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Харцазгаараа сольж тайж болохыг хүснэ. Хамчлаг тариачнаа байж ноён болохыг хүснэ. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаатаа ирэв. Далайн ус давалгайлж цэлгэлж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Ядал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж урд санснаас илүү улам ихээр харааж ноос ирдэг юм маань ноён болох санаатай тариач язгуураас тайж болох хүстэй гинэ. Алтан загас хэлв. Ачид борлоогүй минь зарж ирсэн хэрэгчин завхан гүвднэ. Эрх тэнгэрийн өршөөлөөр эмгэнчээ хатан болно. Өвгөн гэртээ иртэл өндөр сайхан байшин, өргөө сайхан ордон өмнө нь харагдаж гин. Энэ сайхан ордонд эмгэн морилцуугаад эрхэм булган дээлтэй, эрээн хоргой малгайтай, эрдэнэ судаар чимгэлсэн эхнэр болоо сууж байв. Утсаар угалж тавьсан улаан гутал өмсөд урдах зарцаа өшөглөж очиргүй их урлаж байна. Алтан бэлзэг зүүсэн 18 круугаараа аягч хүүхний үсийг атгаж аваад зодож байна. Өвгөн хурч ирээд өвдөг сүгдэн айлтгав. Тайжин эрхэм хатан тавтаа мэрилж байна уу? Таны үссэн зүйл тааллын эсээр болж цансын эрэг бүцэнд санаа сэтгэл амарвөө. Өвгөнийг үзээд эмгэн өндөр дуугаар зандарч ахтын ашиг сахиж ат бариулахаар явуулав. Хэдэн хоног өнгөртөл хэрэг дахин гарав. Урдын хаасаа эмгэн улам илүү тогширч загсанд очиод мөрөг залбирч гуугаад ир. Харц тариачин байгаад хамжлагад тайж болсон юм. Хамжлагад тайж аваад хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна. Өнөөх үгийг сонсоод өвгөн ихээр цочиж шунал дээр эмгэнд шууд ингэж хэлв.
Ховдог санаа хитэрч хоосон байснаа мартвуу. Хоолнд их цадаж галзуу өвчин тусвуу. Тэгс зүү алхаж чадахгүй ийм эмгэн дээд хаан болж яаж чадах билээ? Олон амтны илэг доо болно. Бүтөөг хэлж чадахгүй ийм эмгэн бүгдийн хаан болж яаж чадах юм бэ? Эмгийн ихээр уурлаж илдэг зүйлээр харааж тариачин муу өгний хацрыг тасхий талалгадаад сүрхийн анзаар харж сүрдүүлж аваад тушаа. Тайж язгуурт миний таал тушаал хоёрыг зүнэг мө тариачин зөрчиж болдог юм уу? Дуртай дургыг асаахгүй тушааж байна чамд. Дуугүй явахгүй бол чирээд явуулна чамайг. Өвгөн арга ядаж өнөөх талаадаа ирээд алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өвгний өмнө хурж ирээд хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Уршигт муу юмгэн уурлаг загнаад болохгүй. Харт тариачин байгаад хамжилгад тайж болсон юм. Хамжилгад тайжаа болоод хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна гэж уурлаг загнаад болдоггүй. Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зоохонгүй бүтэн. Ирэх тэнгэрт гэж гэртээ харь өвгөн минь. Одоохон эмгэн чинь хатан хаан болно. Өвгнийг эргээд ирэхэд өрөө олон тасалгаатай өндөр сайхан ордон өмнө нь харагдаж гин. Хааны ордонд эмгэн нь хатан болоод заларч байв. Ирэхт хатан болоод эзний ширээнд суугаад биер цас барьсан бичгийн түшмээр тойруулж балт зүх далайсан баатар цэргээр хүрээлүүлж ноёдоор хундаг байруулж түшмээр сүн төшүүлж далайн цаанаас авчирсан дар суугаад мэргэж байв. Ариун сайхан идэж амталж үзээд ярвааж байв. Өвгөн түүнийг хараад өөрийн их сүрдэж аимшигт хатан хааны амрыг айлтгаж мөргөн эрэхтэй хатан минь их морилж байна уу? Таны өссөн зүйл таалын эсэр болж сансан эрэг бүцэнд санаа сэтгэл амрав уу? Эмгэн тэр өвгнийг нүдээр ширвж үзээд эргүүлчихөө. Энэ муу өвгөн энд юунд ирэв? Нүдэнд үл харагдах, чихэнд үл дуулдах, зах хол газар руу зайлуулж явуул. Гэт зарцуулан хүндээ зарлиг болгож тушаав. Олон цэрэг түшимд нь омогтой чангаар дуугарч загсч муу өвгнийг заамдаж барьж аваад урагш татан ууцарч ууцсан дээр нь ударч гадна гартал түлхэв. Газар унд л өшөглөв. Хаал гарахын үед харуулны цагдаа тулгарч алмас сүхээ далаагаад арай л цавчиж алсангүй ордноос дөнгөж гартал олон хүний инээлтгэн. Ямбтын ихстэй уулзах ямар хэрэгтэй юм бэ чи? Бирэ мэдэж яв, бирэ мэдэж өрөг. Хэрэг төг гаралгүй хэд хонож байтал хэрүүлж муу эмгний хэрцгийнд бас л өдлөв. Эмгэн зандарн тушаагаад ордны бараа болох стыг олон тийш нь явуулав. Загсанд очиад мөрөг залбирч гуйгаад ир. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан бий. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захиран бий. Алтан загс өөрөө албат зарц минь болог. Яв гэсэн газарт минь яаж байг тэр. Зогс гэсэн газарт нь зогсож байг тэр. Өвгөн эмээний буруу шавч үг хэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэтгэхээр дуугийн идрэг яв. Далайн хөвөнд очвол давалгаа гэж учиргүй. Харанхуй шуурга тавьж сөрхий далгайн салилж сүйд болж байна гин. Алтан загсыг дууцсанд өмнө хурж ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Уршигт муу юмгэн уурлаг загнаад болохгүй. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутууг нь. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан гин. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гин. Алтан загас чамайг албат зарцаа болгон гин. Яв гэсэн газарт нь явж байх хэрэгтэй гин. Зогс гэсэн газарт нь зогсож байх хэрэгтэй гин. Энэ үгийг сонсоод Эрдэнэт алтан загас хариу юу ч хэлсэнгүй. Хажуу тийшээ эргэж сүүлээ ганцхан шарваад гүн далайд орчихов. Өвгөн хариу үлээж өн болцолцохсовч алтан загас юр гарч ирсэнгүй. Хайр жимгэндээ иртэл ор тавшийн зүйл оргүй алга болжээ. Гайхаад бас харвал газар гэр нь харагдаж гин. Түүний үдэнд эмгэн нь ээрүүлээ барин суун. Эмгэний хажуудаас эвдэрхий твшин хэвсэн.